Сайн бацхан үзэгчдээ TV7 телевизийн орон мэдээлэл хөтөлбөр эхлээд бэлэн боллоо. Мэдээ бол баримт бид баримтыг баталгаажуулнаа. Ингээд мэдээллийн хөтөлбөрөөр Хөгжлийн банкнаас зээл авч зарцаасан зээлдэгч нарын үйл хөдлөх хөрөнгийг битүүмжилж эхэлжээ. Өсвөр насны хүүхдүүд архитан согтууж нэгнийхээ амийг хөнөөс ирэх гарсан байна. Монгол улсын бүх ерөнхий боловсролын сургуулийн сэтгэл зүйчтэй болгохоор ажиллаж байна. Дархан аймгийн төрийн захиргааны байгууллагууд гаднаа иргэдэд зориулсан зогсоол гаргажээ. Мэдээний эхэнд Монгол улсын хөгжлийн банкнаас авилгалаа тэмцэх газар шалгуулахаар өгсөн 52 зээлдэгчид хэрэг бүртгэлээ шалгаж эхэлсэн байна. Одоогоор чанаргүй зээлийн ангилалд орсон болон хөрөнгийг зориултын бусаар зарцуулсан гэх этгээдүүдийн үйл хөдлөх хөрөнгийг битүүмжилж даанцгаах ажиллагааг гүйцэтгэж эхлээд байгаа юм байна. 1.7 их найд төгрөгийн чанаргүй зээлийн ангилалд орсон 66 зээлдэгчийн 52 зээлдэгчийг авилгатай тэмцэх газраас хэрэг бүртгэлнээ шалгаж эхэллээ. За тодорхойлбол зээл аваад хугацаанд төлөөгүй хүүгийн үр төлбөр давхар унсан дээрх зээлдэгч нараас одоо төрийн алба хашиж байгаа болон өмнө нь хашиж байсан хүмүүсийн хамаарал бүхий этгээдүүдийн авсан зээлүүд зарцаагдсан байгааг удаа дараа мэдээлсэн. Авилгатай тэмцэх газраас зарим зээлдэгч нарын хөрөнгийг зарцааж хязгаарлалт тогтоож эхлээд байна. Мөн дээрх нэр бүхий 52 зээлдэгчийн мэдээллийг өөрсдийн цахим хуудсандаа байршуулж олон нийтэд мэдээлэхээ мэдэгдэж байна. За Монгол Улсын хөгжлийн банкнаас 2022 оны 1-р сарын 28-ны өдөр 3 дороо 87 дугаартай албан бичгээр ирүүлсэн гэмтэргийн талаарх гомдол мэдээллийг үндэслэн авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хилцээс 22-2-75 дугаартай хэрэг бүртгэлтэй хэрэгнээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. За Монгол Улсын хөгжлийн банкнаас ирүүлсэн хугацаа хэтэрсэн чанаргүй ангилалд хамааруулсан 52 зээл нь одоо хөгжлийн банкны тухай хууль, за зээлийн журам, зээлийн бодлогын баримт бичиг зэрэгт одоо нийцүүлж олгосон хэсэг. За хөгжлийн банкны одоо зээл олгосон албан тушаалтнууд нь албан тушаалын байдал их мэдлээ уруулан ашиглах зээлдэгчдэд давуу байдал олгосон бий болгосон хэсэг. За мөн аж ахуйн нэгжүүдээс хахуул авсан хэсэг. За мөн төрд хохирол учруулсан хэсэг зэргээр мөрдөгчдийн ажлын хэсэг байгуулалтад одоо шалгах ажиллагаа эхлүүллээ. За мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Монгол Улсын хөгжлийн банкнд учирсан хохирлыг арилгуулахаар одоо дараах арга хэмжээ хэрэгжүүлэн ажиллаж байна. За үүнд нэгдүгээр зээлийн зарцуулалтыг шалгаж зориултын бусаар зарцуулсан тохиолдолд гэрээг зуцлуулах, мөн мэдээж зээлийг иргэн төлүүлэх. За зээлдэгч компани болон тухайн компани хувьцаа эзэмшигчдийн хувийн хөрөнгө дансыг захин зарцуулах эрхэд хязгаарлалт тогтоох. За зээлдэгч аж ахуйн нэгжүүдийн эцсийн өмчлөгчийг тогтоох, аж ахуйн нэгж болон эзэдийн нуугдмал хөрөнгийг илрүүлэн битүүмжлэх зэрэгээр төрийн зөрчигдсөн эрхийг сэргээх, төрд учирсан хохирлыг барагдуулах чиглэлээр мөрдөн шалгах ажиллагаа төлөвлөн явуулж байна. За мөрдөн шалгах ажиллагаа эхлээд бас тодорхой хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд бол 8.5 тэрбум төгрөг бол хөгжлийн банкнд иргэн төлөгдсөн байна. За дээр хэлсэнчлэн одоо зөвхөн одоо зээлдэгч аж ахуйн нэгжүүд бус за мөн зээл олгоход одоо шийдвэр гаргахад оролцсон албан тушаалтнуудын одоо хөдлөх болон үйл хөдлөх хөрөнгийн одоо эрхийг хөрөнгийг битүүмжлэх, захиран зарцуулах эрхт нь одоо ингээ хязгаарлалт тогтоож ажиллаж байна. За тэгээ энэ дашинд бас иргэдтэй бас анхааруулж хэлэх нэг зүйл байна. Энэ бол хөдлөх болон үйл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа их усүр за бүртгэлийн маргаантай хэсэг эсвэл бол аль нэг банкны ч юм уу барьцаанд байгаа хэсэг. Үгүй бол эсвэл одоо хуулийн байгууллагын хязгаарлалт тогтоосон хэсгийг сайдар одоо нэгтэлж худалдан авалтаа хийгээрэй. Хөгжлийн банкнаас зээл авсан зээлдэгч нараас 20 зээлдэгч нийт 520 тэрбум төгрөгийг зориултын бусаар зарцуулсан гэдгээ. Зарим зээлдэгч нарын төслөөр боссон үйл хөдлөх хөрөнгийг зээлийн төлбөрт барьцаалж хязгаарлалт тогтоож эхлээд байгаа. За үүний нэг нь улсын хурлын гишүүн Ундрмаагийн хамаарал бүхий этгээдийн барьсан Гантиг Вела хотхны 9 блок барилгад хязгаарлалт тогтоож худалдах боломжгүй болгож хөрөнгийг битүүмжилжээ. Энэ мэт хөгжлийн банкнаас гарсан зээлийн санхүүжилт ихэвчлэн орон сууц үйл хөдлөх хөрөнгөд зарцуулагдсан байгаа тул иргэдэд сонор сэрэмжтэй байж үйл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа эрсдлийг нь тоочрож судалгаа хийхийг сануулж байна. За мэдээж зээл олох бол шийдвэр гарна. Тэгэхээр энэ шийдвэр гаргасан албан тушаалтнуудын одоо гаргасан үйлдэлийг мэдээж мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогоод одоо жишээд гэмт хэргийн шинжтэй байна гэж тогтоогдох юм бол
одоо шүүхийн байгууллага шилжүүлж хуульцаас одоо гимбуруугийн асуудал эрүүгийн хариуцлагын талаар яригдсан шүү дээ. 2011 оноос хойш төсөл хөтөлбөрүүдэд зээл олгосон хөгжлийн банкны удирдлагуудыг авилгатай тэмцэх газраас давхар шалгаж эхэлжээ. Хэрвээ эрх мэдэл албан тушаалын байдлаа ургуулan ашиглаж бусдад даваа байдал олгосон нь тогтоогдвол хөгжлийн банкны үе үеийн тууз болон бусад удирдлагууд хариуцлага хүлээх юм а. Цар тахал тархсан хүүтний удирдлагын энэ үед бага насны хүүхэд өвдөх тохиолдол цөөнгүй байгаа юм. Бага насны хүүхэд халуурч ханиалгах зэрэг шинж тэмдгээр нь өөр төрлийн вирус нэнгийн гаралтай ханиад том уу аль эсвэл Омикрон улиралын коронавирус мөн эсхийг мэдэх боломжгүй. Тийм учраас түргэн шуурхай эмнэлгийн байгууллагад хандаж шаардлагатай тохиолдолд түрвчилсэн тест өгөх хэрэгтэй юм байна. Бага насны хүүхэд тэр дундаа хил дороогүй 3-аас доош насны өвчний шинж тэмдгийг илэрхийлж чадахгүй хүүхэд халуурч эхлэхэд бид ханиад аль эсвэл корона юу гэдгийг тэр бүрийг ялах боломж хомс байдаг. Харин тэр үед эцэг эхчүүд дурам мэдэн бага насны хүүхэдтэй халуун болох зорилгоор эм өгч болохгүй талаар эмчнэр мэдээллээ. За ерөөдөө өмнө нь бол одоо нөө дельта вирусын халдвар, ковид дельта вирусын халдвар явагдаж байхад бол шинж тэмдгийнд ялгагдах боломж бол байсан. Өнөр хамт алдагдах нь дельта хувилбарын хувьд бол хамаагүй илүү байсан. Тэгэхдээ одоо бол омикровирус халдвар явагдаж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь энгийн томоо төс төвчнөөс бол ялгагдах онцгой шинж бараг байхгүй. Гэхдээ ялангуяа нэрээ хүүхд 3-аас доош насны хүүхдтэй хилд ороогүй зовёроо илэрхийлж чадахгүй хүүхдүүд бол тэр хүүхд өнөр хамт алдагдж байгаа мөнгөө бид нар бол мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр гаднаас халдвар авч байгаа бол халдваралт явагдана. Тэр ерөөхдөө бол шинж тэмдгийн ялгаа бол ялахад аягүй хэцүү гэсэн үндсний шинжилгээгээ хийж бид нар ялгаж байгаа. Тийм ер нь одоо бол бид нар яг халуурсан зовёртой хүүхдүүд халуурсан, ханиалгасан, хоолой өвчин зовёртой хүүхдүүд ирж байгаа бол хамгийн наад зах нь хөгжилсэн онцлог хийх шаардлагатай. За бүр шаардлагатай гэж үзсэн хөгжилсэн онцлогоор хэрвээ сөрөг гараад байна. Гэхдээ шинж тэмдэг нь байгаад байгаа бол бид нар лавшруулад PCR-ын шинжилгээ хийх юм л арга хэмжээ авч байгаа. Холбогдох газрын эмч үзээ шаардлагатай хэмээн үзвэл төрөвчлсөн онцлогоо авах эмчилгээ бичиж өгөх юм. Харин түүнээс өмнө эцэг эхчүүд өөрсдийн дураар эм өгөх байдлыг уламд ордуулах эрсдэлтэй юм. Хэрвээ эмнэлгийн тусламж авах боломжгүй нөхцөлд байгаа бол халуун бүлээн зүйл хэвийн удаг хэмжээнээс нь даруй 2-оос 3 дахин их өгөх. Өгөл өгöd бол хөхөөрөө сайн хооллох. Алуурж байгаа тохиолдолд бүлээн чихтэй альжуураар жин тавин халууны гэрийн нөхцөл бууруулах боломжтой юм. Өсвөр насныхны арх согтууруулах ундааны хэрэглээ эрс нэмэгдэж гэмт хэрэгт холбогдох тохиолдол буурахгүй. Хамгийн сүүлд гэхэд хан уул дүүрэгт байрлах буян тухай хорооллын орцонд хүүхдүүд архитан согтуурч нэгнийг хутгалж амийг нь хөнөөс хэрэг гарсан байна. Хан уул дүүрэгт байрлах буян тухай хорооллын орон сууцны орцонд өсвөр насны хүүхдүүд нэгнийгээ хутгалж амийг нь хөнөөсөн харамсалтай хэрэг хэдхэн хоногийн өмнө гарлаа. Тодорхойлбол 16 настай биеийн найзынхаа цээжин тус газар хутгалж амийг нь хохироосон бөгөөд хүүхдүүдийн байсан газраас арх согтууруулах ундааны сав тамхи цэргийг олж хураан авч хан уул дүүрэг цагдаагийн 2 дугаар хилтэст шалгаж байна. 2022 оны 2 дугаар сарын 3-ны өдөр цагдаа байгууллага дуудлага мэдээлэл ирсэн байна. Өсвөр насны хүүхдүүд биетэй гэмтэлжүүлсэн байна. Хүний амнаас сохирлоо гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. За үүний дагуу цагдаа байгууллагаас мөрдөө шалгах ажлыг бол хийж байна. За одоогийн байдлаар шалгалтын ажил явагдаж байна. Сүүлийн жилүүдэд архитан согтурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн тоо өссөн ба ялангуяа өсвөр насныхны архи согтууруулах ундааны хэрэглээ эрс нэмэгдэжээ. Тиймээс эцэг эхчүүд хүүхдэд тавих хараа хяналтаа нэмэгдүүлэх, сургуулийн удирдлага багш нараа сурагчдтайгаа нээлттэй харилцаж, архи согтууруулах ундааны хор хөнөөлөг таниулах шаардлага байна. Зөвхөн энэ өсвөр насны хүүхдүүд гэлтгүй эцэг эхчүүд асран хамгаалагчдын зүгээс бол хүүхдэд тавих хараа хяналтыг байнгын тогтмол дэвшлүүлэх шаардлагатай байна. За яг энэ цаг хугацааны хувьд бол сургуулийн амралт сурагчдын маань амралтын үе бол гарсан байгаа. Энэ эцэг эхчүүд маань хараа хяналтгүйгээр яг сая баярын үеийн нөхцөл байдлуудад бол өсвөр насны хүүхдүүдийг харгалзах хөнгүүгээр гэрээ хамгаалж үлдээх өөрсдөө орон нутагт бол зорчсон тохиолдолд ажиглагдсан. Ийм өсвөр насны хүүхдүүд бол энэ цаг хугацаанд бие биенийгээ уруу татах, нийлж дарих одоо энэ тохиолдолд согтууруулах ундааны зүйлийг сонирхох байдлаар хэрэгэлсэн ч гэдэг юм. Энэ тохиолдолд бол гардаг нэгнийгээ буруу үлгэрдүүрэл үзүүлэгч гэдэг юм. Энэ тохиолдолд эцэгчүүд маань хүүхдтэй тэр дундаа өсвөр насны хүүхдүүдийг ямар хүнтэй нийлж байгаа вэ? Бусдад уруу татагдаж байна уу? Магадгүй насанд хүрэгчдийн буруу үйлдэлээс бас даган дуурайх хэлбэр байдаг учраас хүүхдүүдтэй ярилцах чөлөө цагийг хаана хэрхэн өнгөрүүлж байгаа дээр бас хяналттай. Магадгүй өөрийнх нь хүүхд биш байсан ч гэсэн өсвөр насны хүүхдүүд хэсэг бүлгэрээ бөөгнөр магадгүй хорц зуршлыг хэрэгжилж байгаа бол та цагдаа байгууллагад яаралтай мэдэгдэх шаардлагатай. Гудамж талбай, орцхон гэл өшөө хаана хүүхдүүд бүлэг бөөгнөл үүсгэж болох боломжтой гэдэгтэр бас хяналттай жирэгд маань мэдээлэх шаардлагатай байна. За цаашлаад одоо сургуулийн
сургууль хичээл маань эхлэхээр хүүхдүүд бас сургуулийнхаа орчин магадгүй бие бинийгаа дарамтлах, дээрлэх тохиолдлыг үгүйсэхгүй байх тохиолдолд сургуулийн нийгмийн ажилтнаа бас хамтарч хүүхдүүдийн хоорондох зөрчилдөө нэг бас шийдвэрлэх тал дээр мэргэжлийн байгууллагуудын хүнтэй холбогдож сэтгэл зүйн зөвлөгөө авах гэдэг юм уу. Маш олон талд арга хэмжээнд хамтарч хэрэгжүүлэхийг зэгтэй болохоос анхааруулж байна. Судалгаанаас харахад өсвөр насны хүүхдүүдийн 70% нь архиуж үдсэн гэж хариулсан байдаг байна. Тиймээс цаашид өсвөр насныханд архины хор хөнөөлийг ухуулах, сурчлах, зүй зохистой хэрэглээг бий болгох цогц арга хэмжээ авах шаардлагатай байна. Мөн хүүхдүүдийг аливаа төрлийн эрсдэл болзошгүй ослоос урьдчилан сэргийлэхэд зөвхөн эцэг эхэлтгүй, насанд хүрэхчид бүгдээрээ анхаарах хэрэгтэй байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хичээлдээ муудах сэтгэл санааны хямралд орох зэрэг түгээмэл тохиолддог асуудал юм. Харин тэдгээр бэрхшээлийг даван туулахад сургуулийн сэтгэл зүйчтэй томоохон үүрэг гүйцэтгэдэг. Тийм учраас Монгол улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиудын өөрсдийн гисэн сэтгэл зүйчтэй болох тал дээр боловсрол шинжилгээ ухааны яам Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэгтэй хамтран ажиллаж байгаа юм байна. Боловсролын сэтгэл зүйч сургууль ажилласнаар сурагчдын сурах сонирхол идэх буурах, нийгмийн харилцаанд идэвхгүй болох, сэтгэл гутралд өртөх зэрэгээс урьдчилан сэргийлэх боломжтой болох юм. Мөн зөвхөн сурагч гэлтгүй сурагчдын гэр бүлийнхэн багш ажилчтай ч хамтран ажиллаж сургуулийн бус орчинд нөлөөлөх давуу талтай хэмээлээ. Ер нь бол хүүхдүүд ингээд анх ингээд сэтгэл зүйч гэхээр сайн мэдгүй, магадгүй сэтгцийн өвчтөе хүмүүс очдог байх ч гэдэг юм ингээд мэдээлэл бол муу байдаг. Тэгээ тухайн ангид ороод за сэтгэл зүйч гэж ийм ажил үүргийн хуваартай байдаг, ингэж тусалдаг, энгийн хүн ч гэсэн орох боломжтой гэд үйл ажиллагаагаа танилцуулж сургалт орсны дараа тухайн ангийн хүүхдүүд одоо ангиараа барагдчих уу тэгээ зөвлөгөө авахгүй ч очролдог ч юм уу. Сургуулийн сэтгэл зүйч юу гэдэг вэ гэхлээр зөвхөн сурагчтай ажилтгүй багш эцэг эхчүүдтэй ажилдаг. Багш эцэг эхчүүд хүрснээрээ тухайн эцэг их зөвхөн сурагчтайгаа холбоотой, хүүхдтэйгээ холбоотой, сурах үйлтэй холбоотойгоос гадна би ямар онцлогтой, магадгүй миний гэр бүлд ямар асуудал тулгамдаад байгаа, үнийг бас хэрхэн шийдвэрлэж болох юм гэдгийг мэдэх талтай. Тэгээд энийгээ шийдвэрлээд ирэх юм бол сэтгэл зүйч юм хэрэгтэй юм байна гэж нэгдүгээр бодно. Хоёрдугаарт би сургууль дээр биш ч гэсэн өөр хин нэгэн сэтгэл зүйчтэй хуваалцах хэрэгтэй юм байна гэдгийг бол илүү мэдэрдэг байгаа. Сургууль бүрийг сэтгэл зүйчтэй болгохын тулд доктортой хөгжлийн боловсрол төслийн хүрээнд 30 сургууль сэтгэл зүйч бэлтгэсэн ба 3 дахь ээлжийн сургуулийн хүрээнд ихтэй сургуулийн сэтгэл зүйч мэргэжлэр бакалаврын зэрэг хамгаалсан сэтгэл зүйчдийг боловсролын сэтгэл зүйч болгон мэргэжшүүлж байгаа юм. Мэдээллийн хөтөлбөр үргэлж байгаа мэдээллийг хураангуул өгье. Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Хөгсөвд Мөсний баяр 20 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Мөсний баярыг 3 дугаар сарын 3-4-ний өдрүүд тэмдэглэхээр аймгийн засаг даргын тамирын газраас шийдвэрлсэн байна. Хөгсөвд зохион байгуулагдах болсонтой холбогдуулан байгаль орчин аялал жуулчлалын яамнаас төрийн нарийн бичгээр дараагаар ахлуулсан ажлын хэсэг зохих шийдвэрүүдийг гаргахаар ажиллаж байгаа юм байна. Тухайлбал нуурын мөсөн дээр машин техник зогсоохгүй, машин зогсох талбайг тусгайлан өөр газар бэлдэх, ариун цэвэр эрүүл ахуйн шаардлага хангасан бион ойлыг байрлуулах зэрэг ажлыг хийх юм байна. Монгол Улсын засгийн газраас нийслэлийн хүн амын 2022 оны хаврын удирдлагын хэрэгцээнд зориулсан нөөцийн мах бүрдүүлэхэд анхаарч байна. Энэ хүрээнд 13,000 тонн махны нөөц бүрдүүлэхээр 23 аж ахуйн нэгж ажиллаж, бэлтгэл ажил 90 гаруй хувьтай үргэлжлэж байна. Өнөөдрийн байдлаар аж ахуйн нэгжүүд 12,000 тонн мах нөөцлсөн байна. Өнгөрсөн жил зуншлах сайн байсантай холбоотойгоор махны чанар өнгө үзэмд сайн байгаа. Чанар эрүүл ахуй аюулгүй байдлын хувьд малын өвчин гараагүй бүс нутаг аймаг сум багаас бэлтгэх шаардлагыг онцгойлон тавьж, мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээгээр давхар хянан баталгаажуулж байна. Нөөцийн махны худалдааг эх 3 дугаар сард Улаанбаатар хотын захирагчийн ажлын албатай хамтран зохион байгуулна хэмээн хүнсгүүд аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Булган хөвсгөл чиглэлийн замд нойтон цас орж цасан шуурах шуурам зорчих хэсэг тайлбаргаа гулгаа үүсэж үзэгдэг орчин хязгаарлагджээ. Иймд жолооч нар анхаарал болгоомжтой зорчих шаардлагагүй тохиолдолд холын замд гарахгүй байхыг Булган аймгийн замын цагдаагийн төвөөс анхаарууллаа. Мөн орон нутгийн замд хөдөлгөөнд оролцох үедээ автомашины бүрэн бүтэн байдал, шатхуун, тослох материал, дулаан хувцас, хүнсээ хангахыг сануулж байгаа юм. Мөн цагаагаар зам орчны нөхцөл байдалд хурдаа зөв тохируулан хөдөлгөөнд оролцохоос гадна ариг согтруулах ундааны төрлийн зүйл хэрэгэлсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг сануулъя.
Сүүлийн үед иргэд өөрсдөө дур мэдэн байрныхаа даацын хааныг нурааж өрөө тасалгаагаа өргөдгөн засварлах болсон. Тэгвэл дур мэдэн ийхүү орон сууцны зориулалт барилгын үндсэн бүтэц хийцэг өөрчлөлтөнд бусдын эрх ашигт шууд нөлөөлж байгаа хэрэг бөгөөд хуулиараа хориотой зүйл юм байна. Иргэд орон сууцаа засварлахдаа өрөө хоорондын ханыг нураах, гудамж руу харсан хан цонхыг хаалга болгон өөрчлөх тохиолдол их байдаг. Тэгвэл ингээд засварлахдаа орон сууцны зориулалт төлөвлөлт, барилгын үндсэн бүтэц хийцийг өөрчлөж, даацын ханыг хөндөж байгаа эсгээ сайтар нэгтлэх хэрэгтэй байна. Нэг айл даацын ханыг хөндөж нураахад тухайн орон сууцнд амьдарч байгаа бүх айлыг аюулд оруулдаг бөгөөд иргэдийн амнаас эрүүл мэнд, эд хөрөнгийг эрсдүүлж байгаагаа ухамсарлах хэрэгтэй юм а. Одоо үндсэн хийс бүтээцийг өнөөдөр хамгийн гол нь өөрчилж байгаа тохиолдлуудад мессер гардаг. Гэхдээ ямар ч тохиолдолд бид нар өөрсдөө амьдарч байгаа тухайн барилга байгууламж маань бидний аюулгүй байдлыг хангасан байх хуулийн заалтын дагуу бид нар өнөөдөр тэрийг авч үзээд иргэд өөрсдөө ч гэсэн тэнд өөрөө амьдрах гэж байгаа юм чинь өөрөө өнөөдөр үндсэн хийс бүтээцэн нураачих юм бол тэр байшин маань газар хөдлийн жоохон ч хэрэгэл болоод норд онцсон шүү дээ. Ийм учраас маш том эрсдлийг үүсгэж байгаа гэсэн утгатай байхгүй. 1970 оноос хойш одоо барилга барихтаа бол энэ газар хөдлийн баал тийм ээ газар хөдлийн одоо нөгөө хөдлөлийг дагаж чадвартай бүх барилгуудыг өнөөдөр тооцоолж барьдаг болсон. 70 оноос өмнөх одоо барилгуудыг бид нар барихтаа одоо бидний яриад байгаа нөгөө 40 мянган барилгууд дээр нөгөө хуучны барилгууд байгаа шүү дээ. Энэ маань тийм газар хөдлөлтийг одоо нөгөө төлөвлөлтгүйгээр тухайн үед нь баригдсан учраас тэд нар маань өөрөө бол газар хөдлөлтийн нөгөө хөдлөлтийг даах чадвар нь бол бага. Дээр нөгөө нэг тийм барилгууд дээр шилжих юм бол үндсэн хийс бүтээцийг өөрчлөөд тийм ээ. Барилга бариад авах юм бол барилгын өөрчлөлт авах юм бол тэр маань бүр нөгөө нэг одоо нуурах магадлал нь өндөр болж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Эрсдэлтэй амар том эрсдэлтэй болж байна. Тийм учраас бид нар өнөөдөр иргэдээ өөрсдөө юу хэлэх гээд байна гэх юм бол та өөрөө энэ дээр амьдарч байгаа. Та өөрөө энэ дээр үйл явуулж байгаа барилга маань өөрөө таны аюулгүй байдлыг хангасан барилга байх ёстой учраас тухайн барилгадаа дур мэдэн даац хийц бүтээцэд нь өөрсдөө оруулах байгаа ч гэж хэлмээр байна. Иргэн байранда засвар хийхдээ орон сууцны зориулалт барилгын үндсэн бүтэц хийцийг өөрчлөх, даацын ханыг хөндөж нураах нь бусдын эрх ашигт шууд нөлөөлж буй хэрэг бөгөөд хуулиараа хориотой зүйл юм а. Даацын ханыг зөвшөөрлөг нураасан иргэнд 500 мянгаас 10 сая хүртэлх төгрөгийн торгуул ноогдуулах заалтайг сануулж байна. Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйл заасан байж байгаа. Өмчлөгч ашиглагч бол барилгын тухай хуулийн дагуу ашиглаж байхдаа барилгын үндсийг хийс бүтээцийг өөрсдийг хориулна. Барилга маань өөрөө өнөөдөр хамгийн гол нь хийцээр бол ашиглагч байгууллага нь 12 сар тутам өнөөдөр барилгадаа үзлэг хийгээд явж байгаа хэвээр. Тэгээ үзлэг хийгээд тухайн үзлэг дээр илэрсэн зөрчил дутагдгийг бид нар бол өөрсдөө арилгаж байх хэвээр. Мэргэжлийн албан байгууллагын зүгээс бол өнөөдөр Монгол улсад өргөдөж байгаа хууль дүрм журам, норм дүрм стандартын хэрэгжлийг хангуулах үүднээс тухайн барилга байгууламж дээр очиод бид нар бол өнөөдөр хэн шалгалтыг хийдэг. Хэн шалгалт хийгээд өнөөдөр хэрвээ зөрчил үүссэн байх юм бол зөрчлийг газар дээр нь зогсоож арилгуулах арга хэмжээг авахаас гадна зөрчлийн тухай хууль задлын 12 дугаар зүйлийн нэг заасны дагуу тухайн иргэдүүд дээр хариуцлага тавьчихдаг байна. Энэ маань юу гэсэн үг юм бэ гэх юм бол барилгын үндсэн хийс бүтээцийг дур мэдэн өөрчилсөн бол иргэн 501 буюу 500 мянган төгрөг хүртэл төгрөгөөр аж ахуйн нэгж байгууллагад 5 мянган нэг шүү 5 сая төгрөг хүртэл төгрөгөөр торох арга хэмжээ авч гарсан хохирол нөхөн төлбөрийг бол шүүхээс хэмжиж шийдвэрлэдэг юм арга хуулийн заалттай байж байгаа юм. Орон сууцны суурь тулгуур даацын ханыг эвдэж сүмэлснээр барилгын бат бүх чанар алдагддаг. Тиймээс орон сууцны зохион байгуулалтанд өөрчлөлт оруулах, томоохон засварыг эхлэхээс өмнө даацын ханыг тодорхойлох шаардлагатай бөгөөд сууц өмчлөгчдийн холбоондоо мэдэгдэх хэрэгтэйг давхар сануулъя. Дархан Улаан аймагт иргэдийг төрийн үйлчлэгийг шуурхай авахд зориулан аймгийн төр захиргааны байгууллагуудын гадна талд зөвхөн иргэдийн унаа машиныг чөлөөтөд тавихад зориулсан тусгай зогсоол гаргаж өгсөн байна. Төр захиргааны байгууллагуудын гадна талын автомашины зогсоолд урд нь төрийн албан хаагчдын автомашин тавиад зайн дүүрчдэг байсан. За тэгвэл хүнд сурталгүй ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх шаардлагыг биелүүлэхэд тусалж иргэд төрийн үйлчлэгийг хамгийн их авдаг байгууллагуудын гадна талд иргэдэд зориулсан автомашины зогсоол гаргах шийдвэрийг аймгийн засаг дарга гаргасныг инхүү хэрэгжүүлж байна. Энд харин зөвлөлтөө өөрсдийнхөө машиныг тусна газар тавиад байгаа тийм. Энд чинь машин төрийг иргэдэд үйлчлэхтэй бол ингээд тавьж байгаа зүг.
Нэг шугамуд тавьчихсан биш яг тэрэн дээр зүг тавьчихвал тэгэл асуудалгүй л дээ. Тэр иргэн хүнд хүчирэгдэл уусруулахгүй байна гэж бас амар хэрэгтэй байгаа тоххой. Тэр байнга нэг ажлын цаг даарч явдаг болохоор энэ ч хэрэгтэй л байгаа юм л да. Иргэн хүний хувьд бол. Энэ бол зөв зүйтэй арга хэмжээлтэй. Ихгүй бол энэ зогсоол болтох аюу хэцүү. Тэгэл тэр цаан ч юм уу наан ч юм аюу хол зогсох тавих тэгээд энэ зам талбай нь олдохгүй хэцүү л байдаг л да. Одоо тэгээд сайхан болсон байна бас. Аймгийн засаг даргын тамгын газрын гадна талд гэхэд 60-аас 70 автомашин тавих багтаамжтай зогсоологжүүлүүлж, энэ жишгээр Сумдын засаг дарга нарын тамгын газар татварын хилтэс, хөдөлмөр нийгмийн халамжийн газар стандарт хэмжээлзэн хилтэс автомашины зогсоол гаргажээ. Харин төрийн алба хаагчид автомашина байгууллагын арын хашаанд байрлуулах журмыг мөрдөж эхэлсэн байна. Дархан бол аймаг дахь сэтгүүлч аригчаа сүрэн мэдээлүүллээ. Орон сууцны захиргааны шатны бүрэн бүтэн байдлыг шалгах гэмтлийг завсарлах ажил Орхон аймагт явагдаж дууссан байна. Тус аймгийн хэмжээнд нийт 16 орон сууцны 55 захиргааны шат ажиллаж байна. Үүнээс ямарваа нэгэн гэмтэлтэй зогссон захиргааны шат байхгүй байна. Улаанбаатар хотод өнгөрөх 1-р сарын сүүлээр бага насны хүүхдэд захиргааны шатнаас унаж амнасаа алдсан харамсалтай гарсан. Иймд аймгийн сууц өмчлөгчдийн холбооноос хвчнээн байрны захиргааны шат ажиллаж байгаа. Эвдрэл гэмтэл гарсан талаар тодрууллаа. Ашиглалтын байдал одоо муу байсан. Энийг 2015 онд Белорусын лифтээр шинжилж судалсан байна. Мэргэжлийн байгууллагууд бол улиралд нэг удаа цахилгаан шатны одоо техникийн үйлчилгээ гэдэг юм хийж явдаг. Цаанаасаа бол одоо тийм дүрмтэй техникийн үйлчилгээний дүрм ашиглалтын дүрмийн дагуу хийдэг байгаа. Цахилгаан шатны засвар үйлчилгээний асуудлыг бол хариуцсан мэргэжлийн байгууллагууд нь хийж өгцдөг. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн хяналтын доор хийгддэг. Дээрх харамсалтай хэрэг гарснаас хойш аймгийн сууц өмчлөгчдийн холбоо мэргэжлийн хяналтын газартай хамтран аймгийн хэмжээнд бүртгэлтэй байдаг 55 захиргааны шатны аюулгүй байдал эрсдлийг арилгасан байна. Одоогоор тус аймагт эвдрэл гэмтэлтэй захиргааны шат байхгүй. Насжилт өндөртэй байсан захиргааны шатуудыг 2015 онд тасварлаж шинчилсэн гэж мэдээллээ. Захиргааны шатыг 20 жилийн хугацаанд хэрэглэх боломжтой байдгийг мэдээлж байна. Орхон аймаг дахь сэтгүүлч Мөнх Туяа мэдээлүүллээ. Мэдээллийн хөтөлбөр үргэлжлэж байна. Хэбланст бүртгэлтэй аж ахуйн нэгж байгууллагууд жилийн эцсийн санхүүгийн тайлангаа 2 дугаар сарын 10-ны дотор захин хэлбэрээр хөрвүүлдэг. Одоогийн байдлаар 1660 байгууллага тайлангаа илгээсэн байна. Нэгтлэн бодох бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу жилийн эцсийн санхүүгийн тайлан 2 дугаар сарын 10-ны өдөр нэгтгэсэн санхүүгийн тайлан 3 дугаар сарын 1-ний дотор гаргаж цахим хэлбэрээр хөрвүүлэх үүрэгтэй байдаг. Улсын хэмжээнд нийт 151,216 байгууллага байгаагаас Орхон аймгийн хэмжээнд балансд бүртгэлтэй 4100 аж ахуйн нэгж байгууллагууд байдаг байна. Одоогийн байдлаар 1660 аж ахуйн нэгж байгууллага жилийн эцсийн санхүүгийн тайлангаа илгээжээ. Маргааш тайлан хугацаа дуусна. Зөрчлийн үйлдэл болохоор нэг аж ахуйн нэгжүүд маань тайлангаа илгээгүй бол аж ахуйн нэгж байгууллага болохоор 4000 нэгж 4 сая төгрөгөөр нэгтлэн бодох юм болохоор 400 нэгж буюу 400 мянган төгрөгөөр торгодог тийм зөрчлийн үйлдэлтэй байгаа. Аж ахуйн нэгжүүд алдаагүй засваргүй тайлан харилцах санхүүгийн байгууллага анхаарал өгснөөс хойш 15 хоногт багтаан илгээх юм. Балансд төрийн сангийн мэргэжилт анхаарал хөвчснээс хойш 15 хоногт холбогдох арга хэмжээ аваагүй тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан байдаг байна. Орхон аймаг дахь сэтгүүлч Мөнх Туяа мэдээлүүллээ. Гөгшөлзан Батбаяр нарт холбогдох хэргийн гин буруугийн шүүх хуралдаан өнөөдөр буюу 2 дугаар сарын 10-ны өдөр 10 цагт тоглогдоод байсан. Гэвч гэрч инх төр шүүх хуралдаанд ирээгүй. Иргэнийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Эрдэнэ сувд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирээгүй байна. Тиймээс шүүх хуралдаанд оролцуул зохих талуудыг оролцуулах шүүх хуралдааныг 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 10 цаг хүртэл хойшлуулжээ. Харин шүүгдэгч нар дурд авсан хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол улсын хилээр гаргахыг хязгаарлал тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн байна.
Онцгой байдлын ерөнхий газраас Америк нэгдсэн улсын элчин сайдын яам энэ этгийг номхон далайн цэргийн командлалтай хамтран жил бүр говьчон олон улсын сургалт дадлаг сургуулийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд Америк нэгдсэн улсын иргэн цэргийн харилцааг дэмжих багтай хамтран тус дадлаг сургуулилтыг эх 9-р сард Баян хонгор аймагт зохион байгуулахтай холбогдуулан онцгой байдлын ерөнхий газрын дэд дараагаа бригадын генерал Ууганбаяр ахлуулсан ажлын хэсэг Баян хонгор аймагт ажиллаж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн удирдлагуудаа уулзалт зохион байгуулж, орон нутгийн онцлогтой танилцсан дадлаг сургууль зохион байгуулах байршлыг сонгон бэлтгэл ажлын төлөвлөлтийг хийж, сургуулийн онцлог үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцож байна. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс архигүй амьдралыг цогцлоо 2 аяныг зохион байгуулж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас дэлхийд жилд 3 сая, нэг минутанд 6 хүн архины хэтрүүлэн хэрэглэснээс болж нас барж байгаа бөгөөд энэ нь нийт нас баралтын 5.3%-ийг эзлэх ба 4 хүн тутмын 3 нь эрэгтэйчүүд байна. Насанд хүрэгчид сүүлийн 1 сарын байдлаар 5 эрэгтэй тутмын 2 нь 10 эмэгтэй тутмын 1 нь архи хэтрүүлэн хэрэглэсэн байна. Сүүлийн 1 жилийн хугацаанд архи согтруулах хундааны хэрэглээ хот суурин газарт хөдөө орон нутгийнхаас их зүүн бүсийн хүн амын архиныг хэтрүүлсэн хэрэглээ улсын дундаж болон Улаанбаатар хотын үзүүлэлтээс өндөр байгаа юм байна. 2019 оны архи согтруулах хундааны хэрэглээг 2013-тай харьцуулахад 64.6%-аас 57.4 болж буурсан хэдий ч хүн амын дунд архи согтруулах хундааны хэрэглээ өндөр хэвээр байгаа хэмээн нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ. Үргэлжлүүлэн та бүхэнд орчуулагч таамж Баяруудтай бэлтгэсэн гадаад мэдээг хүргье. Давзагчтай орой минь төргий. За Оросын холбооны улс болоод Украиний хоорондын хямрал нөхцөл байдал даймжирвал дэлхийн зах зээл дэх газрын тосны үн бол огцом өснө гэдгийг JP Morgan-аас анхааруулсан байна. За Америкийн нэгдсэн улсын хөрөнгө оруулалтын банк буюу санхүүгийн үйлчилгээний томоохон компани гаргасан төсөөллийн дагуу за газрын тосны үн одоогийн байдлаар нэг баррел нь $91 ханштай байгаа. Энэхүү үн за энэ Оросын холбооны улс бол Украиний хямрал цаашаа даймжирвал энэ бол нэг баррел нь $120 төвөггүй хүрнэ гэдгийг бол онцлсан байна. Тэгэхээр Оросын холбооны улс нь Европын улс орнууд руу за ялангуяа баруун Европын улс оронд эрчим хүчний хэрэглээний ихэнхийг бол нийлүүлдэг. За ийм учраас хэрвээ Оросын холбооны улс Украиний хооронд хэрвээ мөргөлдөөн гарвал за Украин улс нь бол энэ Оросын холбооны улсын эрчим хүчний энэ транзит гол улс учраас за энэ эрчим хүчний сүлжээ доголдох за мөн эрчим хүчний сүлжээний дэд үтцийн хүндрэлтэй байдал нөхцөл байдал үүснэ. За үүнээс гадна Оросын холбооны улсын эсрэг Америкийн нэгдсэн улсаас 20 арга хэмжээ авна гэж анхааруулж байгаа учраас за баруун Европод нийлүүлэх газрын тосны хэмжээ бол багассан. За ийм учраас энэ түүхэнд байгаагүй өндөр ханшинтай нэг баррел нь $150 ч хүрч болцшгүй гэдгийг бол JP Morgan-аас анхааруулсан байна. За энэ нөхцөл байдал бол дэлхийн нийтэд бол ашиггүй гэдгийг бол онцлсан байна. Тухайлбал ковид сардахлын нөлөөнөөс болж дэлхийн улс орнуудын эдийн засаг инфляцид идэгдсэн байгаа. За энэ нөхцөл байдал энэ газрын тосны үн өсснөөр за улс орнуудын иргэдийн амжиргаанд маш их сөрөг нөлөө үзүүлнэ. За өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үн өсөхөөс эхлээд за бүх зүйлийн бол үн өссөн. За ийм учраас Оросын холбооны улс болоод Украиний хоорондын энэ хямралт нөхцөл байдлыг хайлуулах за дэлхийн хүчирхэг талууд зохицуулах талаар анхаарах ёстой гэдгийг бол за шинжээчд онцлсан байна. За Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх эцсийн шатны яриа хэлцээ бол Вэнд бол өчигдөр өнгөрөгч мягмар гарагтай бол эхэлсэн. За энэ асуудалтай холбоотой Ираны ерөнхийлөгч Японы ерөнхий сайттай өчигдөр бол утсаар ярьсан байна. Тэгээд Японы ерөнхий сайттай хоёр улсын харилцан хамтын ажиллагааны талаар бол гол яриа өрнүүлсэн. За гэхдээ энэ Ираны цөмийн хөтөлбөрийн асуудалтай холбоотой мөн санал бодлого бол илэрхийлсэн байна. За энэ талаар Ираны төв мэдээллийн хэрэгсэл бол дамжуулсан. Тэгэхээр Америкийн нэгдсэн улсын зүгээс Дональд Трампын үеийн баримталж байсан бодлогыг бол цаашаа үргэлжлүүлж байна. Энэ бол нэгэсэндээ энэ Венийн яриа хэлцээг бол цааш урагштай үр дүнтэй байдалд хүрэхэд бол саад учруулж юм гэсэн зүйлийг бол ярьсан байна. Түүнээс гадна энэ 7 хоногт Ираны парламентын гишүүд энэ цөмийн хөтөлбөрийн асуудлаар сүүлийн яриа хэлцээний сүүлийн шат хэлж байгаатай холбоотой хаалттай хуралдаан хийсэн байна. За энэ хуралдааны талаарх мэдээллүүд Арабын улс орнуудын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Ираны хэвлэл мэдээллийн хэрэгслэр бол зарим зүйлийн талаар бол гарсан. Тэгэхээр Ираны талаас баримталж байгаа хуучин байр суурь Америкийн нэгдсэн улс
Ираны эсрэг тавьсан хоригоо бүрэн цуцсан тохиолдолд за Иран энэхүү одоо энэ яриа хэлцээ бол амжилттай болно гэсэн байр суурь бол хадгалж байгаа гэдэг зүйлийг бол ярьсан байна. За тэгэхээр парламентын гишүүд бол энэ байр суурьнаасаа Иран одоо энэ сүүлийн яриа хэлцээг бол одоо дуусгах хүртэл бол энэ байр суурийг хадгалах ёстой гэсэн энэ зүйл дээр санал нэгдсэн байна. Тэгэхээр Америкийн нэгдсэн улс энэ зүгээс за Ираны эсрэг энэ хориг арга хэмжээг бол бүгдийн туслах бол боломжгүй. За харин ихэнхийг сулруулах боломжтой гэдэг зүйлийг хэлсэн. Тухайлбал Оросын холбооны улс бүгд найрамдах хятад улс бол Европын холбооны зарим компаниудын эсрэг бол хоригийг цуцалж за эдгээр компаниуд бол Ирантай энэ энхийн замаар цөмийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх чиглэлээр бол ажиллах болсон. За гэтэл бол Ираны талаас бол энэ зүйл бол одоо нэр төдий иймэрхүү хориг харах хэмжээ биш. За Ираны одоо яг эдийн засаг энэ цөмийн хөтөлбөрийг бол бодит үр дүнд энхийн замаар нь хөгжүүлэхэд ямар нэгэн саадгүй байлгах Ираны мөн банк санхүү болоод хөрөнгө оруулалтын баруун Европ болоо Америкт зарцсан энэ зүйлүүд дээр бол эсрэг одоо хориг арга хэмжээгээ суллах шаардлагатай гэсэн байр суурь хадгалсаар байгааг бол онцлсан байна. За Бээжингийн Олимпийн эмэгтэйчүүдийн за багийн уран гулгалтын төрөлд Оросын холбооны улсын за Олимпийн хорооны баг тамирчид бол алтан медалийн боловсрол хангасан. За энэ алтан медалийн боловсролыг хангахад гол одоо үүрэг гүйцэтгэсэн Камила Валиева гэгч одоо 15 настай уран гулгагч эмэгтэйгээс за 20-т эмийн бэлтгэл одоо илэрсэн гэдэг мэдээлэл бол за өнөөдөр бол олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гол одоо шууган сенсац болж байна. За энэ талаарх мэдээллийг үзэгчтэй хүргэе. Тэгэхээр Оросын холбооны улсын РБК гэгч одоо хэвлэл мэдээллийн хэрэгсэл энэ талаар бол өчигдөр мэдээлсэн. За энэ мэдээллийг иш татаж олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бол энэ тамирчны эсрэг одоо 20-т бэлтгэл илэрсэн гэдэг мэдээллийг дамжуулж байгаа. Тэгэхээр зүрхний булчин руу орох цусны урсгал багасснаас үүддэг энэ ангийн буюу цээжээр одоо хөндөөлөн өвддөг энэ өвчний эсрэг. За мөн толгой өвдөхөд хэрэглэдэг энэ травматизин буюу одоо бидний хэлдгээр бол терматизин гэх ч одоо энэ эмийг бол хэрэгэлсэн гэдэг бол энэ мэдээлэл бол дурдсан байна. Тэгэхээр энэ эмийг хэрэгэлсэн үнэн нь бол одоо шинжилгээгээр илэрсэн гэдгийг онцлсон. Тэгэхээр яагаад энэ эмийг бол одоо олон улсын допингийн эсрэг хорооноос энэ агентлагаас за тамирчдыг хэрэглэхийг хориглодгүй гэхээр энэ эмийг хэрэглүүл энэ цусны урсгалыг идэвхжүүлж одоо тэсвэр төвчээрийг сайжруулахаас гадна за өндөр техник шаарддаг энэ спортын төрлийн тамирчид хэрэглүүл гэхэд бол ийм хориглодог юм. За ийм учраас нэг өсөндөө энэ тэсвэр төвчсээр одоо сайжруулахаас гадна цусны эргэлтийг сайжруулснаар тамирчид бол илүү их бус тамирчдаас илүү их ур чадвартай гүйцэтгэлээ хийх боломжтой байдаг. За өмнө нь бол энэ тохиолдол гарч ирсэн бүгд найрамдах хятад улсын усан сэлгэгч. За Оросын холбооны улсын бобслины одоо тамирчид бол энэхүү 20-т эмийн бэлтгэлийг хэрэгжилж байснаас үүдэж за тодорхой хугацааны хурш одоо хэдэн сарын турш тэмцээн уралдаанд орох одоо боломжгүй болж ирсэн юм тохиолдол бол гарч ирсэн. Гэхдээ Оросын холбооны улсын 15 настай уран гулгагч эмэгтэйгийн талаар бол допингийн эсрэг агентлаг болоод одоо олон улсын олимпийн хорооноос бол ямар нэгэн мэдээлэл хийгээгүй. За Оросын холбооны улсын баг тамирчдын одоо энэ алтан медаль бол одоогоор бол хэвээрээ байгаа. Тэгэхээр хэрвээ ямар нэгэн одоо тамирчин хүн үнэхээр одоо энэ эрүүл мэндийн шалтгааны улмаас за энэ эмийг хэрэглэх эмчийн заавартай тохиолдолд бол хэрэглэх боломжтой. За энийг бол допинг одоо хэрэглэсэн гэж бол үзэхгүй. Харин энэ бол одоо наривчсан шалгалтыг бол одоо цаашдаа бол хийх юм байна. За хэрвээ энэ Оросын холбооны улсын уран гулгагчид одоо энэ ямар нэгэн байдлаар эрүүл мэндийн шалтгаанаас болж за энэхүү эмийг хэрэглэсэн гэдэг нь бол тогтоогдвол цааш энэ бол допинг хэрэглэсэн гэдэг үндсэлтэй биш. За ийм учраас ирэх 7 хоногт буюу одоо 2 дугаар сарын 15-нд болох эмэгтэйчүүдийн ганцаарчулсан одоо уран гулгалтын тэмцээний гол найдвар алтан медалийг авна гэж энэ одоо уран гулгагч сонирхож за экспертүүдийн хувьд үзэж байгаа энэ тамирчин бол энэ бэлтгэлтэй бол аль хэзээ одоо бэлтгэлээ бол үргэлжлүүлж байгаа. За ямар нэгэн энэ сенсацтай бол автаагүй одоо өөрийн одоо хуваарийн дагуу бэлтгэлээ үргэлжлүүлж байгаа. За ингээ 15 болон одоо 17-ны өдрүүд болох энэ төрөл эмэгтэйчүүдийн ганцаарчлан төрөлдөө орох бэлтгэл формороо үргэлжлэж байгаа гэдгийг түүний одоо дасгалжуулагч хэлсэн байна. За Их Британи улс Европын холбооноос одоо гарсан. За Европын холбооноос гарах одоо энэ үйл явц үргэлжилж одоо энэ оны 1-р сарын 1-ээс эхлэж бол
энэ шилжилтийн үеэл дууссан. Ингээд Их Британий зүгээс энэ хил гайлын асуудал дээр хяналт шалгалт одоо ихээхэн өөрчлөгдсөн. За ягаад гэхээр Европын холбооны гишүүн улс биш болсон учраас одоо Европын холбооны бусад гишүүн улсаас Их Британи руу импортлж байгаа бараа бүтээгдэхүүн за мөн Их Британаас экспортлох бараа бүтээгдэхүүний хилийн хяналт шалгалтууд одоо маш чангарсантай холбоотой. Энэ Их Британий худалдаа эрхлэгчид ялангуяа гадаад худалдаа эрхэлдэг бизнес эрхлэгчдийн хувьд ихээхэн одоо дарамттай. Ялангуяа энэ татвар за мөн одоо бичиг цаасны болоод маш олон хүндрэлтэй зүйл гарч байгаа талаар бол BBC өчигдөр мэдээллээ. Тэгэхээр энэ сүүлийн энэ саруудад бол энэ асуудал бол ихээхэн одоо анхаарал татсан, өрнөсөн асуудал болсон. Тэгэхээр Brexit-ээс гарснаас одоо Их Британд эдийн засгийн хувьд ихээхэн одоо хүндрэлтэй зүйл гарна. Цаашдаа бол энэ үргэлжлэнэ. Тэгэхээр түүнээс гадна өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн одоо иргэдийн энэ худалдан авах энэ инфляц Их Британи бол эдийн засгийн хувьд бол инфляцтай байгаа. Тийм учраас энэ үнийн өсөлтөнд хүртэл нөлөөлнө. Тэгэхээр энэ хууль дүрмийг бол Британи одоо энэ засгийн газрын талууд бол одоо цаашдаа энэ асуудал дээр бол нэлээд анхаарах шаардлагатай гэдгийг бол BBC онцлсан байна. За ингээ гадаад мэдээг сонирхуулсан явдал баярлалаа. телевизийн орон мэдээлэлүүд өндөрлөө маргааш ажил үйлсэнд амжилт хүсье.